Монцам агентлаг мэдээлж байна. Архан аймгийн онцгойлын газар өнгөрсөн жилийн 9-р сараас эрен хаах аврах ажиллагаанд эрэлж нохойг ашиглаж эхэлсэн. Тус албаны эрэлж нохойг Коби гэдэг үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш 3 удаагийн эрлийн ажиллагаанд оролцож эрлээ амжилттай олжээ. Энэ удаад өндөр улаан суманд сураггүй алга болсон хүүхдийг 25 минутын дотор эсэн мэнд олсон байна. Тодорхойлбол энэ сарын 6-ны шөнийн тэг 2 цагт Архан аймгийн онцгой айлын газрын 70-33-105 дугаард өндөр улаан сумын Баянгол багт 14 настай хүүхэд алга боллоо гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу онцгой айлын газрын эрен хаах аврах салбарын албан хаагчид дуудлага өгсөн газарт очиж ажиллажээ. Эрлийн ажиллагааг өглөө 6 цагт эхлүүлж, эрэлж нохой тухайн хүүхдтэйгээ 25 минутын дотор гэрээсээ 8 км-ийн зайд төөрсөн байхад нь олсон байна. Эрэлж нохой тус аймгийн онцгой айлын газрын эрен хаах аврах салбарын аврагч, ахлагч Пүрүдэржийн удирдлагын дор үүрэг гүйцэтгэдэг байна. Өндөр одоо 2 хоногийн өмнө шөнийн 2 цагт болж байхдаа 14 настай эргэн алгуулчлаа гэсэн дуудлага ирээд тэгээ шөнөө 2 цагтаа гарч яваад нөгөө очих газар маань 135 км-ийн зайтай газар байсан болохоор машинаараа очиод тэгээд очиж л өөр цайсан. Тэгээд тухайн газараа очиод нөгөө тухайн хүүхдийнхаа алуулсан иргэнийхээ говцыг өнөрлүүлээд гэрийнх нь гаднаас ирээд гэсэн командаар ажилласан. Тэгэхэд нохоо маань тухайн үнэрээ чэйжилж аваад тэгээд тухайн хүүхдийг хаашаа ямар зүгт алгуулсан гэдгийг нохоо маань араас нь мөрдөж яваад тэгээ олсоо. 7-8 км газар яваад олсоо. Онцгой айлын ерөнхий газраас өнгөрсөн онд эрэлж нохойг ашиглан эрен хаах аврах ажиллагааг зохион байгуулах зорилгоор 6 сарын сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтанд Коби нохой өөрийн хөтлөгч Пүрүдэржийн хамт хамрагдаж эрен хаах аврах чиглэлээр бэлтгэгдэжээ. Эрэлж нохой Коби 2019 оны 9-р сараас үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн хүртэл 4 эрлийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эрлээ бүгдийг нь олсон байна.